Муур яг үнэндээ хэр хурдан хариулт үзүүлэг. Муур ямар хурдан мэдмээр байвал эхлээд муурны нүдээр харахад хүний хөдөлгөөн ямар удаан харагддгийг харъя. Бид нүд ирэмхийн зураг гэдэг хурдтайг илэрхийлдэг. Хүн нүд ирэмхэд ойролцоогоор 0.2-оос 0.4 миллисекунд болдог. Чиний нүдийн ирэмхийн хугацаанд баруун юу ч амжихгүй байхад муур чамд хэд хэдэн алгадалт үүж хэмжинэ. Учир нь муурны хариулт 20-оос 70 миллисекунд байдаг. Энэ ямар утгатай гэж жижигхэн ялгаа муурны өмнөр нисэн өнгөртэй адил. Муур 0.1 секундын дотор байгаа зүйлийн онох замналыг тооцоолж сараа сунгахад бүгдгийг хийж амждаг. Тиймээс муур шавж барих нь бидний гар утсаа гаргах шиг л амархан. Муур бол ер нь гар хөрөхгүй бол хөрөхгүй байдаг. Харин гар хөрвөл нохоо юу ч хийж амждаггүй. Судалгаанаар муурны хөдөлгөөн харах чадвар нь хүнийхээс 5-аас 6 дахин их байдаг. Муур 1 секундэд 100 квадрат хөдөлгөөнийг ялгаж хардаг. Үүнийг хэрхэн ойлгох вэ? Гар зураг үзэхдээ адилны хуудасны кадр гэж үзье. Чи 1 секундэд 20 кадр харж байхад муур 100 гардаг. Тэгэхээр хүний ангийн хөдөлгөөн муурны нүдэнд удаан хөдөлгөөн шиг л харагддаг. Бараг 5-аас 6 дахин удаашруулсан мэт. Чи аяга унгаагаад газар унгаалаа гэхэд муур яг тэгж унж байх үед нь хараад хамгийн тайван байдлаар хумсаа 750 болтож чадна. Харин чи бол зүгээр л ёй гэж хэлэхээс хашгүй шүү дээ. Тиймээс муур бүр яаж чам тэрүүлж үнсүүлээд байгаа юм бол бодит байдал дээр энэ бол түүний хүлээн зөвшөөрсөн үйлдэл. Хэрэг тэр үнсүүлгийг үсэхгүй бол чи ер нь амжилт болохгүй. Мэдээж муурны ийм хурдын хариу үйлдэл энэ бол зөвхөн програм бас төхөөрөмж түүний бүтц юм. Бид муурыг усан шиг гэдэг учир нь муур хүнийхээс илүү уян хатан нуруутай. Мөн хүнийхээс 3 дахин хурдан булчингийн ширхэгтэй. Муурны тарих хурдан шийдвэр гаргахын зэрэгцээ биенч бас гайхалтай хөдөлгөөнийг даган хийж чаддаг. Харьцуулттай байж л ялгаа гарна гэдэгтэй. Хэрэв муурны хариу үйлдэл хэр хурдан одоож төсөлж чадахгүй байвал муур болон нохооны хариу үйлдлийг харьцуулъя. Энэ бол нохой хариу үйлдэл. Ийм л ялгаатай байна. Тэгэхээр нохой муурны цохилыг зүгээр тэсгээс өөр аргагүй л гэсэн үг.